За сайн бацхан уу. Хулингийн мэрэг нэртэй зүгт тавтаа марлнаа. За өнөөдөр 7 хоногийн мэргийг хий. Одоо 10 сарын 13-наас 19-ний хооронд ямар хөдөлгөөн болох вэ гэсэн ийм мэргийг хийж одоо чинь ингээд урьдын адил тийм дөрвөн сонголттой. Та одоо картаар нь сонгож олно, амуу одоо үсгээр нь сонгож олно. Сайн харж агаад одоо сэтгчин татагтаад аанууд чинь татагтаад карта зүүн савнгаараа сонгороо. За ингээд сонголтоо хийж авсаар одоо надтай холбогдохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол миний Facebook-ийн Messenger, Instagram-ийн Messenger бол надтай холбогдож болно шүү. Миний Facebook-ийн линк бол энэ бичлэгийн тайлбар дотор нь бол линкийг хатсан байгаа. Тэрэн дээр дарж ороод холбогдороо. За сонголтоо хийсэн бол одоо А, Б, В, Г гэсэн одоо ийм дараалал явъя. За ингээд А картыг сонгосон буюу одоо энэ картыг сонгосон ийм мэргийг эхлэе. 10 сарын 13-наас 19-ний хооронд ямар хөдөлгөөн болох вэ гэсэн ийм мэрэг хийж байгаа. Энэ аяг санамсргүй тохиолдолд энэ картны хайрцаг нэнтэйг атлахмаа зургана. Тийм бас гоё тохиолдол байна. За ингээд хийчихсэн одоо картыг буюу энэ картыг сонгосон хүний дээр татсан картуудаа зэрэг нэгэд үзье. Дон. За ийм бүрхүү гоё картууд гарч ирсэн байна. За ингээд энэ 7 хоногт таны хувьд юу чухал болох вэ? 13-наас 19 хооронд юу чухал болох вэ гэхээр зэрэг тийм энэ зургийг харахад л ойлгомжтой. Та ингээд хүмүүсийн дунд байх, тий? Ойр тойронд чинь хүмүүс байх. Эсвэл магадгүй хамт олон ч юм уу, эсвэл магадгүй одоо гэр бүл ч юм уу, тий? Хүмүүстэйг ойр байх нь аягүй чухал болж магадгүй юм байна. Тэгээд 7 хоногт та одоо хин нэгэнд туслах, тий? Тийм үү? Хин нэгэнд туслах, эсвэл өөрөө тусламж авах тиймэрхүү хэрэг бол гарч магадгүй. Тэгээ ер нь ал энэ 7 хоногт та жаахан ч гэсэн те одоо тус хүмүүс ч юм ойр тойрны хүмүүс жаахан ч гэсэн ингээд тус хүргэхэд л одоо таны дараагийн 7 хоногт илүү их одоо өөр амьсгаланд дулаахан сайхан болж магадгүй юм байна. Тэгэхээр зэрэг хүмүүстэй одоо айгуу сайнаар ойлголцоод хамтдаа ажиллавал тэ бүх зүйлдээ илүү амар тийм урамтай байж магадгүй юм байна. Тэг ер нь бол тийм 13-наас 19-ний хооронд та бол одоо илүү одоо хүмүүстэй найрсаг тийм ихтгэлцэлтэй байхад л бүх зүйл айгуу тэг сайхан болно шүү гэсэн байна. Замарч асан энэ 7 хоногт ойр тойрны хүмүүс юм одоо гэр бүлийнхэнтэйгээ айгүй ойрхон байх тий туслалцах энэ зүйл их чухал гэж магадгүй байна. Тий та энэ зургийг харахад л айгүй тийм танд юу орж ирж магадгүй иймэрхүү байх юм байна гэдэг. За энэ зүйл их чухал болно гэсэн үг. Үгүй. За тэгээд таны 7 хоногийн одоо уур амьсгал ямар уур амьсгалтай 7 хоног болох магадлал өндөр вэ гэх юм бол тийм ер нь бол тийм бүх юм дуусаад шинээр эхэлж байгаа юм шиг иймэрхүү утгатай карт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь бол магадгүй юу яж магадгүй энэ 7 хоног одоо та амрах хаа сэрэх 7 хоног гэж нэрлэж болох юм нэг тиймэрхүү уур амьсгал байгаад байна. Тийм энэ 7 хоногт яг ингээд л одоо юу гэдэг гоё ингээд шинээр шинэ амьсгал авч байгаа юм шиг тий. Одоо шинэ агаар ингээд орж ирж байгаа юм шиг тий. Шинэ уур амьсгал та тэгнийх гоё амьсгал за ийм гоё болох гэж бодож бод. Нэг энэ 7 хоногт яг ингээд нэг тийм шинэ агаар тий ингээд амьсгалж байгаа юм шиг иймэрхүү уур амьсгал бол байна. Таны ингээд бие сэтгэл тий. Таны тийм бие сэтгэл хоёулаа ингээд одоо шинэ хүч цуглуулж байгаа юм шиг тий. Одоо юу ч хэлэх юм дэ яг ингээд нэг хавар болохын өмнөх нэг тийм нам гум байдал шиг тий. Тиймэрхүү уур амьсгал байна. За тэгээд энэ 7 хоногийн бас нэг өөр уур амьсгал гэх юм бол та нэг жоохон ингээд ганцаардсан тий мэдрэмж тань дээр ирж магадгүй энэ 7 хоногт. Гэхдээ энэ нь одоо таныг дотроо тий дотоод зүрх сэтгэлээ ч юм уу одоо бэхжүүлэх амьдралаа төлөвлөх нэг тийм боломж олгож магадгүй таны жоохон ганцаарсан тэр мэдрэмжтэй тийм дотооддоо илүү одоо
эрч хүчээ нөөх те амьдралаа илүү те цааш төлөвлөх тийм боломж бол өгөх юм одоо нэг ойлж магадгүй таны ганцаарч одоо жоо мэдрэмж авах гэдэг л те. За тэгээд энийг түрүүн тайлбарсан. За ингээд иймэрхүү өр амьсгал байна. За тэгчээд одоо нэгтгэхээс бүтэн сайтар хүртэл одоо ямар хөр амьсгал байгааг харъя. За нэгд өдөр жоохон бэлтгэлгүй байх гэдэг гэж магадгүй. Тэнийг одоо нэгд өдөр болохоор хит өөрийнхөө байснаар нэг яг л ингээл яад ингээл одоо үгдэн те нэг нэлээ өөрөө одоо дураараа ч юм уу те тийм загинс дураараа загнах ч юм уу те тэгснээр нэг юмтай нэг л эвлэхгүй байх, таарахгүй байх те тийм юмд жоохон тийм бэлтгэлгүй тийм анзаарахгүй байх гэж магадгүй. За энэ төр боломжтой явуулгайг бах. За нэг өдөр юм уур амьсгал байна. За хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм маш гоё карт гарлаа. Хоёр дахь өдөр тийм ямар нэгэн бие биенээ яг энэ хайр дурлал дээрж ээж магадгүй бас өөр зүйл дээрж ээж магадгүй те. Ямар ч зөвхөн хоорондын харилцаанд ингээд бие биенээ гих ингээд сэтгэл ингээд төрөөл те. Тийм жоохон дотонсож эхлэх харилцаа айгуу тийм зөөлрөх те. Тийм гоё уур амьсгал байна. За 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр тийм та 3 дахь өдөр янз бүрийн зүйлд өөрийгөө сорих, шинийг сурах янз бүрийн туршиж магадгүй. Нэг ингэж үзэл, нэг тэгж үзэл ингээл шин юм оролдоол өөрийгөө соройл, туршаал те. За ямар ч юм амьсгал байна. За 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр болохоор зэрэг тийм та яг бусдтай харилцахдаа жоохон эмзэг байж магадгүй, жоохон эмзэглэх те. Тэгээд нэг бусдтай ч юм уу ингээ харилцааны ойлголцлын жоохон бэрхшээд гарч ирэх гэж магадгүй. За тэрэн дээр болгоомжт хит эмзэг битээ байгаараа гэж хүсье. За 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр жоохон стресстэй байна. 5 дахь өдөр тийм бусад хүмүүс жоохон шүүмжлэлтэй хандах ч юм уу эсвэл жоохон стресс байх гээд байна. Тийм дээрч боломжтой гараа. Аль болохтой стресстгүйгээр. За тэгээд одоо хагас өдөр болохоор зэрэг тийм хагас өдөр бол тийм нөхцөл байдал нэг тийм өөрчлөгдөхөөс өөр аргагүй тийм байдалд орж магадгүй. Та ингээд нэг хэвээр байх гэсэн чинь тэр зүйл чинь нэг ингээ бүр өөрчлөгдөхөөс өөр нөхцөл байдал те өөрчлөгдөхөөс өөр аргагүй байдалтай болох юм шиг. За энэ дэр бол тийм бэлгэлтэй явах гайгүй бах. За тэгээд бүтэн сайтар болохоор зэрэг маш гоё өдөр байна. Бүтэн сайтар та магадгүй одоо маш тийм өгөөмөр байх хандлагатай та хэн нэгэнд те өгөөмөр хандах, туслах эсвэл таны тусламж хэрэгтэй ямар нэгэн хүн гарч ирэх. Тэгснээр та ингээл одоо өөрөөсөө тэг юм өгдөг ч юм уу те туслах. Өгөөмөр хандах. За ингээ бүх нэгтгэхээс одоо бүтэн сайтыг хүртэл ууштараа жоохон ханаад хүрсэн юм шиг байна. Нэгтгэс бүтэн сайтар бүх өдрийг тайлбарлал дуслаад ингээд одоо энэ 7 хоног танд хэрэгтэй сахиус нэнгрийн мессеж флайт. Вау, өстой гоё карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт сахиус нэнгрийн мессеж гэх юм бол одоо таны амьдралд таны амьдралын зорилгот нь те одоо бусдад туслах ямар нэгэн те одоо сайхан эерэг зүйл түгээх те одоо сүнс хүний одоо ухамсар те сүнсний өсөлтөнд хувь нэмэр тийм оруулахад одоо таны те амьдралын зорилго чиглэгдсэн шүү гэж хэлж байгаа юм картаа. Тэгэхээр зэрэг иймэрхүү зүйл хэлжээж магадгүй мó одоо та өөртөө их ихтэй бай. Өдрөөс өдөрт те одоо өдрөөс өдөрт одоо таны тийм эерэг энерги өөртөө ингэ төвлөрүүлж өөрийнхөө одоо алхам бүрийг те ингээд хайр энерглэр ингэж хийгэрээ гэсэн байна. За тэгээ ингээд хамтд нь ингээ эхлэх юм бол одоо тийм таны амьдралын зорилго бол бусдад туслах тий одоо эерэг зүйл хайр түгээх одоо сүнслэг өсөлтөнд хувь нэмэр оруулахад тийм чиглэгцэн тэгээд өөртөө ихтэй байгаараа өдрөөс өдөрт эерэг энергитэй өөртөө төвлөрүүлээд одоо
алхан бүрээ инэрлэр хайраар тий хийдэг байгаараа гэсэн ийм сахус нэгэн мессеж байна. За энийг тань таалагдсан бол тий хүлээж аваарай. За тэгчээд ингээд өндөрлөг тишээ хандаад хамгийн сүүлчийн одоо сонголтын картаас ч бас танд хэрэгтэй энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авъя. Энэ хажмари гэдэг шинэ эхлэл гэсэн юм карт байхгүй юу? Одоо дахин шинэ эхлэл стад те одоо индекс гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг сонголтын карт энэ 7 хоногт танд илгээх мессеж гэх юм бол одоо шинэ зам руу алхаараа, шинэ эхлэлд тийм бэлэн байгаараа тий. Одоо өмнөх туршлагаас суралцаад зорилгоо тий тийм тодорхойлороо гэсэн ийм мессеж танд өгч байгаа юм шиг санагдаж байна. За ингээд өндөрлөө одоо картыг сонгосон ингээд өндөрлөөд үнэхээр таалагдсан бол тийм лайк тийм дарахаа бити мартаараа. Таарад та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд та өөрийнхөө 7 хоногийг сайнаар одоо бэлэгдээ гэсэн хүмүүс ах юм бол одоо над дээр тийм эмоц тарах юм бол би одоо маш их баярлалаа. Тэгэхээр зэрэг сүнслэг өсөлт, хайр инэрлийг одоо бэлэгдээд одоо тийм гоё 7 хоног байгаасаа гэж бэлэгдээд одоо ягаан зүрх дараараа улаан биш тий гоё зөөлхөн ягаан зүрх дараараа тэгэх юм бол картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө 7 хоногийг сайнаар тийм бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл сонирхсан үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд Б картыг сонгосон нэмэр хийхлээ. 10 сарын 13-наас 19-ний хооронд ямар худлага нь болох вэ гэсэн нэмэр хийж байгаа. За ингээд тавьчих. За бүх картаа тэнэгэд зээ. За энэ карттай одоо би картыг сонгосон юм байна. Хүн дээр минь иймэрхүү картууд бол гарч ирсэн байна. За ингээд эхнээс нь талаар гэж бодож байна. За энэ 7 хоногт 13-наас 19-ний хооронд танд одоо юу их чухал болох вэ гэх юм бол ингээд аюултай газар руу орохгүй л яваад юм шиг жоохон тиймэрхүү карт байгаа байхгүй юу? Цаана айгу сэрэмжлүүлж байгаа юм шиг те. Иймэрхүү утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт таны хувьд юу чухал болох вэ гэх юм бол ер нь нэг тийм сөрөг байдал ч юм уу те. Сөрөг хүн ч юм уу тийм зүйлээс бол зайгаа барих ямар ч бас нэг танд одоо хэрэггүй жижиг сажиг маргаан ч юм уу те сөрөг энерги бол таны одоо амжилт сэтгэл санаанд чи ингээд саад болж магадгүй шүү. Тэгэхээр энэ 7 хоногт та те одоо таныг ямар нэгэн зүйлийг доктортой байх тал дээр ч юм уу эсвэл таныг дэмждэг хүмүүстэй одоо танд таатай ханддаг те хүмүүстэйгээ л харьцах нь айгу чухал болно шүү. Тийм аль болох сөрөг хүмүүстэй ч юм уу тийм сөрөг нөхцөл байдалд та орохгүй байхыг их тийм хичээгээрээ. Ер нь бол тийм энэ 7 хоногийн чухал зүйл гэх юм бол яг уу энэ айгу сэрэмжлээд байгаа карт байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг би миний бодлоор болохоор аль болох те сөрөг хүмүүстэй холбогдохгүй байх одоо бодит байдлыг яг ингээд бодитоор нь одоо зөв үнэлэх те энэ зүйл айгу чухал болж магадгүй юм байна. Тийм. Одоо таныг дэмждэг, танд таатай ханддаг, өөрийнхөө л хүмүүстэйгээ харьцаал одоо бусад жоохон сөрөг санагдаж байгаа хүмүүсээс жоохон зайлсхийвэр зүгөрч юм шиг энэ 7 хоногт. Тийм байна. За энэ зүйл их чухал болно гэж гарч байгаа шиг байна. Энэ ингээд одоо сахиусны ингэр энэ юу болохгүй шүүгээд айгу сэрэмжлүүлж байгаа юм хартахгүй юу? За ямар ч ингэж талигч чадж байна. За ингээд энэ 7 хоногийн уур амьсгалыг энэ хоёр картаас харъя. Уур амьсгал гэх юм бол тий ер нь ямар нэгэн үйл явдал нөхцөл байдлыг ингээд нэг юмнаас тийм мэдэж магадгүй юм байна та. Ямар нэгэн одоо нууц юм та ингэ мэдхгүй байсан юм те. Тийм ямар нэгэн одоо нууцлагдсан бол ямар нэгэн зүйлийг олж мэдэх тиймэрхүү зүйл байж магадгүй. Ийм байсан юм уу гэдэг ч юм уу те. Тийм эсвэл хүнээс юм сонсоод юмны учир нь цаана ийм байсан юм биш те гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм одоо нууц юмны одоо гарцыг олох, учрыг олох те
мэдгүй байсан юм а мэдэх. За иймэрхүү үйл явдал бол байж магадгүй юм байна. За тэгчээд хоёр дахь нь карт харах юм бол тий ер нь аль хүн хоорондын харилцаа нэлээд долоонтой их байж магадгүй мэн хүн хоорондын харилцаа. Хүн хоорондын харилцаа тий жоохон ховж юм шигтэй чивчив гэл ингээд хоёр шувуу тий. За тийм биш байлаа ямар нэгэн тийм коммуникашнтэй харилцан яриа хүмүүстэй их харилцах яриа хөөрөө хийхтэй энэ тийм юм их ярих тиймэрхүүд нэг тийм хоорондын харилцаа яриа хөөрөө коммуникашн долоонх айгүйх байх магадaltaй байна. Тий. Тэгээд энэ дээр яг хуу зарим нэг сөрөг хүмүүсээс болгоомжлороо гэж ах шиг. Одоо тийж гарч байгаа юм шиг санагдаж байна. За ингээд 7 хоногийн хавар амьсгалыг эхэлчихэд одоо тэний нэг хоног дээрээ карт тэгж бодож байна. Одоо 13-наас 19 хүртэлтэй нэгдгээс бүтцээд хүртэл. За нэгд өдөр. Нэгд өдөр бол жоохон цаг хугацаа жоохон дэмий юмд өргөдөх гэж магадгүй юм байна. Тэгээд ямар алхам тий одоо та ингээд ямар алхам хийхээ шийдэж чадахгүй сэтгэл санаа жоохон тогтворгүй байх гэх мэтчлэн юмрхүү зүйл аж магадгүй. За энэ дээр анхааралтайгаараа энэс боломжтой хам бол гайг баг. За тэгээ 2 өдөр болохоор зэрэг 2 өдөр. Тэгээ 2 өдөр бол нэг тийм төрөний энэ дээр гардаг чинь ямар нэгэн ойлгомжгүй байсан юм нэлээ ойлгомжтой болоод ирэхтэй ямар нэгэн нууцыг мэдгч юм шиг өдрөө гэж мод эсвэл ямар нэгэн тодорхойгүй байсан юм тодроод эхлэх балархаад ингээл ойлгохдохгүй нэг юм тийм байсан зүйл ингээд ойлгодоод ирэхтэй ямар ч сан тодорхойгүй байсан юм тодроод эхлэх гэх юмчлээ иймэрхүү нэг өөр амьсгал мэдэгдэж байна. За тэгээд 3 өдөр болохоор зэрэг 3 өдөр болохоор нэг юм дуусгаж чадахгүй байгаад байх ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл сонжрах эсвэл хойшлох ямар нэгэн зүйл урах гэдэг одоо нэг юм дуусгаад ингээд урагшаа авах гэсэн чинь жоохон урагшлахгүй байх гэдэг ч юм уу тий. За нэг жоохон юмрхуур амьсгал байна. За энэ дээр анхааруул гайг байх. За 4 өдөр болохоор зэрэг тий ер нь бол тий альва юмд айгу бэлтгэлтэй байх юм байна. Та ямар ч зүйл ирсэн айгу бэлтгэлтэй ийм болох юм бол ингэн тийм болох юм бол тэгнэ гэд маш их бэлтгэлтэй байна тийм 4 өдөр. Тийм магадгүй ямар ч юм ирсэн бэлэн байх одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байх гэх мэтлэн тийм өөр амьсгал байна. Ингээд 5 өдөр болохоор зэрэг 5 өдөр тийм нөгөө ямар нэгэн зам мөр төөрөх гэдэг байхгүй. Яа ингэ явжсэн чинь нэг юм дээр гацдаг ч юмскол ингэ төөрдөг ч юм ямар нэгэн одоо уршаа ингэ дахиад явж байгаа тий. Тэгээд буруу харцгаар одоо ямар нэгэн зам мөр одоо төөрөх тий. Аллын болоо гэдэг ч юм нэг юмрхүү байдалд орох эсвэл ингээ ямар нэгэн зөрчил үүсэх тий. Тиймэрхүү зүйл гэж магадгүй энэ дэр боломжтой байвал гайгүй байх. За тэгээд хасаадар болохоор зэрэг буцаж ирэх юм байна. Нэг зүйл ингээл явах гэжснаа буцаад ирэх ч юм уу. Ямар нэгэн зүйл тань дээр буцаад явцсан юм одоо буцаад ирэх ч юм уу. Эсвэл явах гэжснаа буцах ч юм уу. Ямар нэгэн зүйл одоо буцаж ирнэ гэсэн ийм картын. За тэгээд тийм үр амьсгалын. За бүтэнсадар бол ер нь аль жоохон пестаун гэдэг л одоо нэг жоохон тийм хөдөлгөөн байхгүй гэхүү зогсолттой унтрах. Тийм магадгүй бүтэнсадар болохоос зэрэг таны их хөдөлгөөн ихгүй жоохон тийм намжин байж магадгүй гэж бодож байна. Нэг хилдэг юм хумгээл хийгээр оролдоол тий. Ингээд авахгүйгээр тийм жоохон оф байдалтай тэгдэг. Унтарсан байдалтай та нэлээх гэтээ амрах ч юм уу тий. Ямар нэгэн хөдөлгөөн бол харагдахгүй бүтэнсадар. Хөдөлгөөн байхгүй гэдэг байхгүй тий. Намжин байх юм байна. Тэг байх гэж хэлээ. За тийм. За тэгээд бүтэнсадар хүртэл ингээд бүх картад ажилласан. За ингээд одоо 10 сарын 13-наас 19-ны хооронд одоо танд илгээх сахиус нэгний мессеж. Йога. Тий йога гэхээс илүү энэ юу айгу яагаад таахгүй. Тэгэхээр зэрэг танд одоо энэ 7 хоногт юу хэрэгтэй вэ гэхлээр зэрэг сахиус нэгний мессеж юм бол өөрийгөө сонсоо ингээд дотгошоогоо ороо тий ингээд өөрийгөө сонсороо ингээд би сэтгэлээ ингээд тэнцвэржүүлэх нь энэ 7 хоногт айгу чухал шүү гинэ. Би сэтгэлээ тэнцвэржүүлэх тий.
тийм одоо өдрөөс өдөрт ингээд тийм 50 байх алхам хийхтэй. Тэгээ ер нь өөрийнхөө одоо дотоод нэг үнэт зүйл гэж ядчих хүнд те тэр зүйлдээ үнэнч байгаараа дотоод мэдрэмжээ дагаараа гэж байна. Өөрийнхөө те үнэт зүйлдээ үнэнч байх. Өөрийгөө хямдхан битээ байдал гэж байгаа юм шиг те. Тэгээд дотоод мэдрэмжээ дагаараа тийм магадгүй би сэтгэлээ тэнцвэржүүл гэж ямар нэгэн одоо хүрдүүд жоохон гажцсан байх юм бол аль нэгэн хүрдэн дээрээ тий ажиллах тиймэрхүү зүйл байж болох юм. Тэг эсвэл одоо тий өөрийгөө сонсороо би сэтгэлээ тэнцвэржүүлээрээ өдрөөс өдөрт ямар нэгэн алхамтай хийгээрээ үнэт зүйлдээ үнэн чагараа дотоод мэдрэмжээ дагаараа гэх мэтчлэн иймэрхүү аяг олон зүйл ингээд хэлж байгаа юм шиг санагдаж байна. За энэ ингээд сахиус нэлийн мессеж. За тэгчээд ингээд одоо өндөрлөхийн одоо хамгийн сүүлд нь болохоор зэрэг энэ таны сонголтын картнасаас одоо танд энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Ясааш гэнэ энэ дэр нь элдэг байх тэнэрэнгүү байх гэсэн юм карта. Тэгээ энэ дээр нь болохоор зэрэг ицмо дарэнимо каварас юунаач хаач хинтэж хинийгч те хинтэж одоо ялгалгүй яг адилхан одоо бүх юмд адилхан энэрнгүү хантаа гэсэн ийм карта. Одоо энэ утган те тэгэхээр зэрэг энэ сонголтын картны танд хэлэх мессеж гэх юм бол сайн сэтгэл энэрнгүү байдал одоо ингээд энэ талаас яг төвлөрөөрөө өөрийгөө болон одоо бусдыг ойлгож тийм 50 байх нь энэ талаас аягүй чухал шүү гэж хэлж байгаа шиг байна. Ер нь бол нинжин сэтгэл энэрнгүү байдал таны амьдралд эерэг энерги итгэлцлэл азаргалал тийм авчирдаг шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Ийм гоё ясаашсаа тий энэрнгүү байдал нинжин сэтгэл гэсэн гоё карт гарсан байна. Та өөрөө сонгосон байна. За ингээд одоо өндөрлөе. Одоо энэ үртэл одоо үнэхээр үзээ таарад таалагдсан бол лайк тараа бити мартаараа. Мөн таалагдаад одоо бест карт сонгосон байна. Үнэхээр намайг одоо дэмжиж дараагийн 7 хоног аягүй сайнаар зөгнө гэж хүсэж байгаа хүн байх юм бол цэцэг гэсэн юмор дараараа танд одоо эвнийгдэл азаргалыг одоо дараагийн 7 хоногт авчрах болтугай гэж тийм бэлэгдээд одоо рөгөөд цэцэг гэсэн юмор дараараа ямар ч цэцэг гэж болно. Тэгэх юм бол би картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Мөн өөрийнхөө дараагийн 7 хоногийг сайнаар одоо тийм зөвнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ үртэл үзсэн, сонирхсон одоо намайг дэмждэг, миний бичлэгүүдийг дандаа хүлээдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд бэк картыг сонгосон юм хэлээ. 10 сарын 13-наас 19-ны хооронд ямар хөдлөн болох вэ гэсэн юм гэж байгаа. За нэг ингэж тавиад сонголтын картыг тавьчихъя. За ингээд бэк картыг сонгосон картыг зэрэг нэгдэцээ. Том. За иймэрхүү картууд гарсан байна. За ингээд хамгийн ихний картаар энэ 7 хоногт 19-ээс биш уучлаарай 13-наас 19-ны хооронд ямар хөдлөн болох вэ? Үгүй юу чухал болох вэ? Тамаар эвэл зүгээрээ юу чухал болох вэ гэхэлэр зэрэг open the success амжилт гэж тамар. Тэг ер нь бол одоо та өөрийн амжилт те ололтонд аягүй нээлттэй байх те одоо бусдын талархал магтаалыг хүлээн авч те өөрийнхөө сүнслэг одоо юу гэдэг удирдамжууд одоо дуудлаганд аягүй ихтэй байх те тийм зүйл аягүй чухал болох юм байна. Тэг ер нь бол энэ 7 хоногт таны одоо ховийн ч юм уу ямар нэгэн ажлын амжилт илүү тод илрээд те үнэлэгдэж магадгүй байна. Тэгэхээр зэрэг өөрийн те одоо бусдын талархал тийм магтаалыг тийм зөвөр те хүлээн авч өөртөө итгэ
гэх нэг чухал болох нэ. За баяр хүргэе. Өнөөдөр гоё карт гарлаа тийм үү? Би open to success. За тэгчээд энэ 7 хоногийн энэ жил аяг чухал болно гэсэн үг. Тэгээд 7 хоногийн өөрийн амьсгал дээр энэ хоёр карт гарсан. Тийм зам мөр гараад байгаа хгүй. Тэгээ энэ илүү ингээд тодроо авчиж байгаа хгүй. Цаашаа нөгөө бүдэг зам бүдгрээд тод зам тий. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн өөрийн амьсгал гэх юм бол ер нь ингээд нэг тийм хувь заяаны салаа зам дээр ирлээ гэдэг шиг юм карт байгаа. Салаа зам гэсэн юм карт байхгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн өөрийн амьсгал гэх юм бол нөгөө хувь зайг өөрчлөх эргэлтийн мөч хувь зайныхаа замаар шууд ингээд цаашаа ингээд явах эхлэлч юм шиг. Тийм. Ямар ч гэсэн энэ гэрэлтэй болохоор та энэ замаар ингээд зөв замаар ингээд сонгоо авчиж байгаа юм шиг тий. Тэгээ ингээд нэг тийм хувь зайг өөрчлөх тий эргэлтийн юм салаа зам дээр ирсэн та тэгээд ингээд цаашлаад сайн зам өрөө дагаад явах магадлал айгүй өндөр юм байна энэ 7 хоногт. За энэ картыг тэгж тавиа гэж бодож байна. За тэгээ бас нэг энэ 7 хоногийн өөр амьсгал гэх юм бол та нэлээд өөрийгөө олно. Тэгээ энэ 7 хоног таны хувь зайны зам, явах ёстой зам тий сайн чиглэл чинь улам идэвчээд тэр замаар улам хурдлаад явах юм шиг байна. Тий. Тэгээд энэ 7 хоног та өөрийгөө шавдуулах, өөрийгөө аюу тийм сахилга баттай тий байлгаж магадгүй юм байна. Өглөө эрт тасна гэсэн бол биш тасна хийнэ гэсэн бол хийнэ гэдэг ч юм ингээд өөрийгөө ингээд тий шавдуулаад тий ингээд тийм ариг ингээд нөгөө ташуурдахаар аюу хурдан тавьхтар штэ тий. Тэг тэрнтэй алах өөрийгөө аюу сайн гэж ташуурдаж тий хурдлуулахын тулд тэгж магадгүй юм шиг санагдаж байна. Тэг ямар ч байсан таны хувь зайг өөрчлөх тэр эргэлтийн зам руугаа явахд улам өөрийгөө тий шавдуулах ийм 7 хоног байх болов уу гэж бодож байна. За тэгчээд тэгээд таны 13-наас 19-ны хооронд за нэг өдөр маш гоё өдөр байна. Та ингээд нэг тийм хүн татах хувьдтай өдөр ч юм шиг тий та хүмүүсийн итгэл хүндэтгэлийг олох тийм өөрийн нэг тийм өөрийн зан чанарын аюу тийм өргөн далаацтай тий төлөвшлөөрөө тий хүмүүсээс итгэл сэтгэлийг авах тий ойр тойрондоо хүн цуглуулах хүн татах тий тийм хувьд сайн. За нэг өдөр. За хоёр дахь өдөр болохоор зэрэг хоёр дахь өдөр 2-3 асуудал байдаг ч юм уу эсвэл нэг тийм олон асуудал сэтгэл хөдлөл ч юм уу үүрэг ч юм уу санаа зовнил гэл янз бүрийн юм их та ингээл дотроо тэгээл тий тийм дотоод сэтгэл чинь нилээд ачаалтай байж магадгүй юм байна. Тийм 2-3 асуудал ингээл тий зэрэгцүүлэл тий тэгсэн мөртлөө сэтгэлийг хөдлөөл тэгсэн мөртлөө ингэх ёстой гэл өөргөө нэг санаал гэснээр энийг яд юм бэлээ гэл нэг юм санаа зовлон ингээд олон юм ингээд зэрэг сэтгэлдээ тэгээд байгаа байхгүй. Тийм. За нэг юм хөр амьсгалын за 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр та нэг юмд бүр ингээд айгу автаж магадгүй юм байна. Ямар нэгэн зүйлд сэтгэл уягдах тий сэтгэл бүр ингээд татагдаал автагдаал тэрэндээ ингээд тэрнтэйг л зурлаад ах ч юм уу эсвэл тэрэндээ л ингээд уягдаал ах ч юм шиг өөрөө ирэхгүй сэтгэл чинь нэг юм айгу гүнзгий автагдчих магадгүй юм байна. За 4 дахь өдөр болохоор тийм гинтийн ямар нэгэн холбоо сүлбээ орж ирж магадгүй юм байна. Гинт нэг юм орж ирэх. Гинт нэг хүн тантай холбоо бариад орж ирэх ч юм уу тий чад ч юм уу уцаар ч юм уу. Ямар нэгэн гинтийн нэг зүйл орж ирж магадгүй гэж бодож байна. Гинтийн өрнөл гэж хэлээ. Тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг тийм 5 дахь өдөр ер нь маш ухаалаг байх шинж тий 5 дахь өдөр таны оюун санаа хурц байх та магадгүй хин нэгд аягүй сайн зөвлөгөө өгөх ач тустай зөвлөгөө өгөх ч юм уу тий эсвэл та өөрөө тийм байна эсвэл тийм хүн таны амьдралд байна гэсэн үг танд аягүй сайн зөвлөгөө өгөх аягүй тийм оюун ухаан аягүй сайтай тий тийм хүн танд ач тустай зөвлөгөө өгөх ч юм уу эсвэл та өөрөө тийм хүн байна гэсэн үг.
та маш сайн хүнд зөвлөгөө хачтаа тустай юм хийж өгөх те одоо сайн зөвлөгч байх юм шиг тийм. За ямар ч одоо оюун ухаан хурц гэдэг юм гартаа. За тэгээд ах сойдр болохоор зэрэг тийм маш гоё өдрэн. Ах сойдр одоо та маш их өгөөмөр сайн сэтгэлтэй байж магадгүй. Ах сойдр одоо танд ямар нэгэн хүндтэй тус олох тэг өгөөмөр сэтгэл төрөх нэг те эсвэл тэр хүнд өгөөмөр сэтгэл гаргах муу одоо хэн нэг нь таны тусламжийг ингээд хүлээх өдөр юм шиг те яна тэ надад тэгдгүн бахта надад ингээд өгдгүн бахта гэл хэн нэг нь надад таныг ингээд хүмүүс ч юм уу хүн ч юм уу хүлээх тэ тэрэн дээр та юу тэг өгөөмөр сайнаар хандах. За ийм уур амьсгал байна. За тэгээд за энэ болохоор зэрэг бүтэн сайдраа. Бүтэн сайдар ямар нэгэн юм олж магадгүй юм байна. Ямар нэгэн боломжоо олж харах. Яаны болохгүй юм штэ гэл ямар нэгэн зүйл дээр айгу гуниглаар бүтгэх бах туу гэж боддог ч юм уу. Тэгжсэн зүйл дээрээ тиймэрхүү зүйл байх юм бол бүтэн сайдар тэр одоо тэгхгүйгээр боломжоо олж харах. Энэ дэсэн биш тэ гэдэг ч юм уу. Инх юм биш тэ гэдэг ч юм уу те. Ямар нэгэн зүйлийг анзаарах ч юм уу те. Тийм уур амьсгал байна. За ингээд бүх өдрөө тайлж дуусчаад танд одоо энэ 7 хоногт хэлгээх сахиус тэнгэрийн мессеж. Тэ хамгаалагцсан гинэ таныг хамгаалагцсан. За сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол та өөрийнхөө ингээл аж амьдрал ямар нэгэн зорилгоогоо ш танд одоо тий та өөрийнхөө амьдралынхаа ингээд зорилгодоо ингээд явхад та ингээд ганцаараа биш шүү. Ганцаараа биш ээ. Таныг одоо сахиусны тэнгэрүүд таны өвөг дээдс ч юм уу те хартан даасан тэнгэрүүд бол таныг бол тийм дэмжиж байгаа. Та бол ганцаараа биш. Та хамгаалагч те сахиусууд та сахиус тэнгэрүүдтэйгээ бол хамт байгаа. Таныг дэмжиж байгаа гинэ. Тэр нь л хүний одоо хамгаалагч тэнгэр өвөг дээдс те сахиус тэнгэрүүд болохоор зэрэг одоо юу гэдэг яг хүний амьдралд оролцоол ингээл бүр ийэлт ингээл одоо юмыг амархан болгоод ингэж өгöd байдгүй харин дэмждэг байхгүй зөв шүү ингэ шүү зөв шүү гэл тэгэл янз бүрийн шинж тэмдгээр те юу яавал тэрнээс л хүний амьдралд оролцоол ингээд хүн өөрөө л амьдралаа туулах хэрэгтэй өөрөө л юмаа те бод дээр үлдэж байх хэрэгтэй гэсэн үг байхгүй тий. Гэхдээ ямар ч байсан та ганцаараа биш таны ард те таныг дэмжиж байгаа шүү гэсэн байна. За ийм картын тэгчээд за ингээд одоо дуусах дэше хандаад таны сонголтын картнаас танд энэ 7 хоног хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Саппота энэ тусламж туслах гэсэн үг аа. Тэгээд жибон ясэба маварига ясарэ. Та өөрийгөө л ингээл одоо юу гэдэг гой олгоол эдгээгээл те айгу сайхан болгож чадах юм бол ойр тойрны байдал ч гэсэн айгу тэрийг дагаад айгу сайхан болоод болдог шүү гэсэн ийм карта. Ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногийн танд хэрэгтэй энэ сарын гол мессеж гэх юм бол гол гэж хоёрынтэй танд хэрэгтэй энэ сарын мессеж гэх юм бол та өөрөө гайг болох юм бусд нь яана гэсэн те. Тэгэхээр зэрэг та бусдын дэмжлэгийг одоо хүлээн авч те бусдтайгаа харилцаагаа сайжруулж тий хамтын хүчээр те одоо амжилтанд ер нь бол хүн хүрдэг шүү. Тэр нь энэ картлахаас зэрэг таныг одоо бусдын тусламж авахд те бэлэн байж одоо бусдыг бас та дэмжих бусдаа та бас туслахыг те бусдаа бас ингэж дэмжлэг өгч байгаараа гэсэн байна. Танд одоо тусламж авахд тийм бэлэн байж те бусдыг бас тийм дэмжихийг айгу уриалж байгаа юм карт байна. За энэ зүйл энэ 7 хоног танд хэрэгтэй гэсэн байна. Тийм энэ дээр амжилт гэсэн ер нь ингээд энэ 7 хоногт нэлээд гайгүй амжилттай тэгээд хүн татах хувьд та тий тиймэрхүү байх учраас хүмүүсийн магтаал дэмжлэгийг те санаар хүлээж аваад та бас өөрөө хүмүүсийг те одоо дэмжих туслах тий тэр тал дээр нэлээ тийм бэлэн байгаараа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд өндөрлөе одоо
би карта гэ одоо сонгосон ингээд өндөрлөөд үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк хабитын мартаараа мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол таны энэ 7 хоногийн одоо ажил ус энэ нөгөө дугуй гарсан байхгүй юу? Тэг улам одоо тий амжилттай урагштай байхыг бэлэгдээ дугуй тий урагш явдаг тий. Дугуй гэсэн эможи хамбал дараараа тэгэх юм бол V картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа. Та өөрийнхөө дараагийн 7 хоногийг амжилт одоо сайнэр зөгнж гэсэн үг шүү. Дугуй гэсэн. Дугуйны эможи байгаа бах тэрэн дээр. Гол дугуйн жаа хүн ч хүмүүс гол дугуйны эможи ч юм уу дараараа. Тэгэх юм бол таны дараагийн 7 хоног тий айгу хурдтай ингэж урагшлаасаа гэж зөгнөөд дугуй. За ингээд өндөрлөе одоо юм. Энэ өртлөгдсөн, сонирхсан үргэлж намайг одоо дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд Г картыг сонгосон нэмэр хийхлээ. 10 сарын 13-наас 19-ний хооронд ямар худлаанаг болох вэ гэсэн одоо 7 хоног нэмэр хийж байгаа. За энэ картыг сонгосон хүмүүс. За бүх картуудын зэрэг нэг үзье. За юм картад гарсан байна. За тэгээд одоо дараагийн 7 хоног буюу тий 13-наас 19-ны хооронд танд ямар зүйл чухал болох вэ? Ямар зүйл анхааруул дээр вэ гэх юм бол тий энэ юмхтэй ингээл цаана хүн ямар нэгэн хүн ямар нэгэн боломж байгаад тэрсэн анзаарахгүй жоохон ингээд болохгүй зүйл рүү ингээд бодоол яваад байхгүй. Ийм картаа тэгэхээр зэрэг одоо 13-наас 19-ны хооронд юу чухал болох вэ гэхээр зэрэг одоо таныг те дэмжих хүн те энэ хүн байна те хүн юм эсвэл ямар нэгэн нөхцөл бай одоо боломж байгааг ингээд анзаарч те итгэж хүлээж авах нь аягүй чухал болох юм байна. Тэгснээр та өөрийнхөө одоо мөрөөдөлтөө төвлөрөөд одоо тийм зорилго ч юм уу одоо мөрөөдөлтөө одоо төвлөрч одоо түүнийхээ дагуу бодит алхам хийх тийм одоо тийм төлхөөр нь бол тий одоо танд ирж байгаа боломж тий өшөө одоо таныг дэмжиж туслах чаа хүмүүсийг анзаарч мэддэг харах өөр боломжуудыг тий одоо анзаарч тэднэрт итгэж хүлээн авах нь аягүй чухал болох юм байна. За ингэж талхиж чадж байна. За энэ зүйл их чухал болох нэ. Тийм та энэ зурагнаас нас өөрөө юу болоо одоо зүүн сонгороо тийм мессеж авч болно. За тэгчээд энэ 7 хоногийн уур амьсгалыг хэлье гэж бодож. Уур амьсгал болохоор ингээд нөхөрхийн ойд төр зүг хүүхчиг тийм ийм хүүхэд чайлдтэй нэр эмхтэй гарч ирсэн баа. Тэгэхээр ер нь бол энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ингээд хүүхчиг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хүүхд чинь амьдралж байгаа туршлагагүй байдаг тийм. Тэгэхээр ингээд амьдрал ингээд хүүхчиг ингээд жоохон туршлагагүй ч юм уу тийм юмд энэ 7 хоногт юмд жоохон туршлахгүй хандах гэдэг ах. Жоохон юмыг дутуу бодож шийдвэр гаргах гэдэг магадгүй. Эсвэл та магадгүй хүүхчиг аачлах ч юм уу тийм. Тэнд нэг жоон тиймэрхүү уур амьсгал байна шүү. Тэгээ мөн энийг харах юм бол тэр нь болохоор хүн хоорондоо харилцаа, эмэгтэй хүний асуудал юм шиг одоо юу гэж хэлмээр юм дээ. Одоо хайр сэтгэлийн асуудал гэж магадгүй. За хайр сэтгэл биш гэсэн хүмүүс болохоор хүн хоорондоо харилцаа тий. Хайр сэтгэлийн хүн хоорондоо харилцаан дээр бол тий одоо хит одоо тоглоом шоглоом маягтай ч юм уу эсвэл тоглоом шоглоом шиг харьцах ч юм уу эсвэл ингээд өөрийнхөө одоо хүслийг тий өөрийнхөө хүслийг ингээд тэг хүнд одоо туулгах ч юм уу хит одоо эмгтээлэг занг хэтрүүлэх юм шиг нэг иймэрхүү нэг тийм уур амьсгал байгаа байхгүй. Тэг үнэхээр өөр тайлаа гэсэн чинь ерөөсөө юу болцсонгүй ямарчсан ингэж хэлээ. За ямар ч гэсэн жоохон дутуу бодоо шийдвэр гаргах гад тий тэгэхэд ээж магадгүй. Тэг тэрэн дээр хитрхийн хит одоо эмгтээлэг зангаа илүү гаргах ч юм уу тий өөрийн хүсэл сонирхлыг жоохон ингэж юмд ингэж ингэсэн мах тэгсэн мах гэж жоохон тийм тулах гад байх гэдэг ч юм уу. За нэг иймэрхүү уур амьсгал байна. За тэгвч гэсэн одоо
нэгтгэхээс бүтэн сая өдөр хүртэл одоо ямар өдрүүдийн уур амьсгалыг харъя. За нэгд өдөр болохоор зэрэг нэгд өдөр ер нь л одоо сэтгэл санаа аюу дажгүй одоо юу ч хэлмээр эрч хүчээ ингээд төвлөрүүлсэн ямар нэгэн зүйл хийх хүсэл аюу төрсөн тийм өдрөө ингээмсэн тхиэмсэн гэсэн тийм ямар нэгэн юм хийх хүсэл төрөхтэй эрч хүчтэй байх. За ямар ч гэсэн хүсэл мөрөөдөл эрмэлзлээр дүүрэн өдөр гэж хэлж олно. За нэгд өдөр. За хоёр дахь өдөр болохоор зэрэг тийм бие сэтгэл бол маш одоо бие сэтгэл эрүүл тэнцвэртэй тий. Одоо таны хоёр дахь өдөр сэтгэл ханамж нэлээд өндөр. Ирээдүйдээ итгэсэн байдалтай. Тэрнээс болоод одоо таны одоо эрүүл бие сэтгэл чинь эрүүл тэнцвэртэй айгуу тийм сэтгэл ханамжтай гоё өдөр байна. Сэтгэлийн айдрын гялалцсан гэдэг юм тийм. Тэгчээд за 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр маш эмэгтэйлэг өдөр байна. 3 дахь өдөр болохоор зэрэг тийм ямар нэгэн одоо хүн хоорондын харилцаан дээр ч юм уу хайрлалцах тийм та хүнийг маш ихтэй хайрлах ч юм уу хайрлуулах ч юм ямар нэгэн тийм хайрлалцах тийм амуу одоо татны харилцаа жоохон байж магадгүй юм байна. Ямар нэгэн тийм маш татны харилцаа энэ өдөр байх нэ. За 4 дахь өдөр болохоор зэрэг тийм 4 дахь өдөр бол юмыг бүр хит одоо гоёор бодохгүй байж магадгүй. 4 дахь өдөр хин нэг юм уу эсвэл нөхцөл байдлыг хит гоёор дургуулan бодох тийм. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр энэ ашигтай тий одоо гар дээр зоос орж ирнэ одоо юу гэдэг ямар нэгэн зүйл ашигтай байх тий. Тэр ингэ доош хараад байгаа байхгүй. Тэгэхээр энийг 5 дахь өдөр ямар нэгэн гараа ингэчгэр чинь нөгөө олсон ашигч ингэ доош орж шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар нэгэн шанс боломж ч юм уу шанс ч юм уу жоохон алдагдах гэдэг юм магадгүй. За энэ дээр болгоомжтой байлгаагүй баг. За тэгээд одоо хагас өдөр болохоор зэрэг хагас өдөр нэг тийм дурсамж сэрэх гээд байж магадгүй өмнөх дурсамж ч юм уу те ямар нэгэн хүнтэй айгүй гоё байсан те тийм дурсамж сэрэх гээд байж магадгүй юм байна. Тэгээд хин нэгэнд хит автагдах те тэгээд дурсамж сэргэх хит дурсаад бодоод ах те. За ийм төмөр амсгалтай өдөр энэ. За тэгээд энийг харах юм бод бүтэн сая өдөр болохоор зэрэг ингээд гинтийн болоод байгаа байхгүй. Бүтэн сая өдөр ингээд гинтл ямар нэгэн гинтийн өрнөл. Гэхдээ тэр нэх бол муу бол биш те. Гинт хүүх ямар сонирм бэ гин гута инким мэн гэдэг ойлгочих юм уу те. Ямар нэгэн гинтийн өрнөл бол байна. Тэр нь ал одоо юу гэдэг юм. Тийм мэдрэмжээ хэтэрхий хүчтэй илэрхийлэх ч юм уу те. Эсвэл ингээд сэтгэлээ барихгүй тесрэх ч юм уу. Гэхдээ тэр нь бол муу тал руугаа бол биш. Них муу бол биш гэж бодож яагаад ч юм тэгж бодогдоод байна. Тэр муу тал руугаа биш. Ямар нэгэн гинтийн өрнөл мэдрэмжээ хэтэрхий хүчтэй илэрхийлэх сэтгэлээ барихгүй тесрэхтэй. За тэгээд иймэрхүү зүйлүүд ингээд тийм бүтэн сая өдрөл ингээ хэллээ. Ингээд тэгээд одоо энэ 7 хоногийн танд хэрэгтэй одоо сахиус нэнгэрийн мессеж авъя гэж бодож байна. За яг энэ өгнө айгуус юу гэж бодож бол энэс мессеж авч болно. Миний бодлоор энэ өнөөдөр бол энэ өгөн дээр нэшин зурган дээр нэлээд анхаарал энэс мессеж авах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхээр бол за зэн болохоор сахиус нэнгэрийн энэ 7 хоног танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол хит ингээл одоо төгс төгөлдөрт санаа зовх хэрэггүй гэсэн мэн. Яг л тийм байгаараа л бай. Тийм. Хит бүр ингээл гойхгүй байх гэх хэрэггүй. Та болж гинэ. Та яг энэ байгаараа л зүгээр шүү гэдээ ард нь зогсоод ингээ хэлж байгаа юм шиг. Яг энэ хийдгээрээ байгаараа л болно. Хит бүр ингээл амбар төгс төгөлдөр болохгүй хийх гэдэг ч юм уу болохгүй ч юм уу. Байх ерөөсөө санаа зовх хэрэггүй. Өөрийн те одоо боломжит
чадлаараа л тийм байгаараа хийгэрээ. Тэгээд одоо чадах юмаа хийгээд одоо чадахгүй юмнуудаа тийм Тэнгэр бурхандаа тийм даатгаараа гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм болж чинь заавал бүр амар гоё бүр ингээд өөрийгөө заах хэрэггүй болж штэ гэд хэлж байгаа юм шигтэй зогсож байна таарна. За сахус тэнгэрийн мессеж хэлэх юм байна. За тэгээд ингээд өндөрлөг тийшээ хандаад таны сонголтын картнаас бас танд хэрэгтэй энэ 7 хоногт хэрэгтэй мессеж авах гэж чадж байна. Хэва инхтэй ван тий гэсэн юм картын Жибуно учигаа хэванисро. Энэ нөгөө өөрийнхөө дотор талыг одоо тий одоо өөрийнхөө доторхоо одоо 50 амгалан тийм болгоорой гэдэг ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг тань сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж юм бол одоо гаднаас хүн ингээ гаднаасаа бус тий дотроосоо амар амгаланг тийм бүтээдэг шүү. Мөн бас нэг өөр мессеж гэх юм бол тийм зөрчилд ингээ одоо юу гэдэг инх тайм гэдэг карт байгаа байхгүй. Тэгэхээр инх таймны эсрэг нөгөө дайм байлдаан зөрчил шүү дээ тий. Зөрчил биш тий юм бөхөө тий. Зөрчил биш одоо зөөлрөл тий ойлголцол бол тий ямар нэгэн юмны одоо замыг тий нээдэг шүү гэсэн ийм утгатай юм шиг санагдаж байна. За ингээ энэ мессеж танд хэрэгтэй бол хүлээж аваарай. За ингээд өндөрлөе одоо үнэхээр энэ хүртэл үзээ таарад таалагдсан бол тий лайк тарах бит юм алтаараа. Мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол таны одоо дараагийн 7 хоногийг одоо маш одоо гэрэлтэй одтой азтай тий гой байгаасаа гэж зөвгнөөд од тий ямар нэг ингээл гой пан гэж байгаа тий гой од тий од мессеж тийм дараараа одоо ямар ч өнгөтэй самг ямар ч ингээд гой ингээд пан гэл гой гэл дэлгэрч байгаа юу гэдэг нөгөө асж байгаа юм одоо од тий тийм бол гээ картыг сонгосон бөгөөд та өөрийнхөө 7 хоногийг сайнаар зөвөмж намайг бас тэнд дэмжиж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.